Хоёрхан хонхот санчихтаа хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн 40 жилийн түүхэн уулзалтанд хүрэлцэн ирсэн бүх шавь нартай эрүүл анги аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө 40 жилийн түүхэн уулзалтанд оролцож бие бинийгээ хүндэтгэж цаг заваа гаргаж энд хүрэлцэн ирсэн бүх шавь нартай баярлсан талархснаа илэрхийлье багш нарын зүгээс. Салхтаа санчихтаа ойхон багын андууд минь. За өнөөдөр бид нар 40 жилийн дараа уулзж байна. 53 дугаар сургуулийн нийслэлийн 53 дугаар сургуулийн 40 жилийн айн баяр 78 он төгсөн анхны төгсөгчд байна. Өнөөдөр одоо ингээд уулзж байгаадаа маш их баяртай байна. 40 жил гэдэг бол маш асар их хугацаа юм аа. Ингээд та бүхэндээ өнөөдрийн сайхан баярлаад бүгдөө одоо сайхан зугаалаад яасан гэх дурсамжаа бүгдөө сайхан үлдээе. За ингээ ангийн багш Цэрнэдмта шилжүүлье. Бид 40 жилийн өмнө 53 дугаар сургуулийг төгсгөж байлаа. Тэгээд миний хүүхдүүд уулзалтад чадахгүй их удсан одоо ер нь бие биенээ бараг танихгүй зөх болцсон байна. Гэхдээ л айгүй баяртай сайхан байна уулзалтад. За тэгээд хүүхдүүдтэй цаашдаа амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За өнөөдрийн 40 жилийн дурсамж уулзалтанд ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Мартахгүй уянг тайхан хавраа мартахгүй айлгуу тайхан насаа зүрхэнд шилсэн анхны хараа хизээч мартахгүй зүгдэж хонсон цагаан шөнөө би мартахгүй Уутгал санчихтаа онгон багын андууд мэ Ойлрох цаг хугацаанд би бинэ гэсэн сэтгэл мэ Эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ихгүй бисээ үеих нэг ангийнхан билээ Халуун сэтгэл зүрхэн минь үргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо Халуун сэтгэл зүрхэнд үргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би таньгаа ангийнхан хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энхэн насны ангин холбоо Анхны хараа нууч хорсон цагаан шөнөө мартахгүй андуутны агийнхан